За тэгээд сургаал гэхээс илүү бүгд хамтдаа бас Бурхны үгнээс сурыг судлаа тэгээд бас ойлголтыг аваад тэгээд үүгээрээ дамжуулаад Бурхныг алдаршуулъя тийм ээ. Тэгээд хамтдаа бүгд Бурхан залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн өнөөдөр бид бүгдийн Бурхан болсон танд алдар магтаал дүүрэн байх болтугай эзэн. Учир нь та өөрийн үгээ илчилж мөн намайг бидрийг аврагдах боломжийг өгсөн. Эзэн та бидний зүрх сэтгэлд болоод бидний эргэн тойронд надаар дамжуулаад миний өчүүхэн төр үйлсээр дамжуулж та алдаршсан зохистой Бурхан билээ. Тиймээс миний дотор өгөгдсөн бид бүгдийн дотор байгаа ариун сүнс тань талархаж байна эзэн минь. Тэгээ таны хүүгийн нэр бидрийг өмгөөлдөг талархаж байна эзэн. Тэгээ танд алдар магтаал нүүрэн байх болтугай эзэн Есүс Христийнхаа нэрээр даатхан залбирч байна. Амен. За эхний тангараг маань ямар тангараг байгаа лээ? Санаж байгаа юм байна уу? Эцэг хүү ариун сүнс буюу Бурхны гурвлын тухай байсан. Тэгэхээр бид нар усан батлагын тангараг дээрээ би эцэг хүү ариун сүнсэнд итгэдэг гэдэг гол нэг хүмүүсээ те бид нар танд амен гэж гол гişүү дагаал амен гэл. Тэг би 2004 онд авыг усан баталгаа хүртчихсэн. Тэгээд усан баталгаа хүртэх явц маань одоо их айгүй тийм сонирхолтой. Ягаад тэгэхээр миний дараа нөгөө дэрмэ пастор маань ингээд усан баталгаа хүртсэн. Тэгээд тэгдэг байхгүй. Би одоо яг усаар батлуулсан байхгүй. Тэгээд ягаад энэнд бүр итгэлээр гэхээр дэрмэ маань болохоор нөгөө жоохон цусан баталгаа гэх юм үү те. Тэг тийм зүйл болцсон. Тэгээд яг усан баталгаа хийх тэр мөчид би нэг сүмд яваа нэг жил гарсан болцсон байсан. Тэгээд хүмүүсд усан баталгаа хийлгээч гэдэг. Тэр хооронд 2 удаа усан баталгааны үйл ажиллагаа явагдсан гэдэг. Тэг ягаад чи би ингээд яг усан баталгааг хийлгэхээр цухтаачаад идэгсэн байхгүй. Тэгээд нэг техний тэр цухтаалт нь бол юунаас санаа зовж ирсэн гэвэл би нөгөө гэр ороолын хүүхдээс учраас нөгөө юунаас айгүй гадна хувцснаасаа тэр миний байгаа байдал маань ерөөсөө тийм нэг зохимжтой санагдаагүй. Тийм болохоор би за би олигтой бэлдээг юм чинь те ер нь ороод дэмийдэ гэдэг эхний тэр 2003 онд сүмд ирэхэд болоо яг тэр 8 сард бас усан баталгаанд орж чадаагүй. За ингээд дараагийн усан баталгааны 2004 оны ихэр болсон. Тэгэхэд бас орох гэсэн чинь яагаад ч тийм нэг надад нэг би одоо бүгдээрээ амьдралаа ингээд тэр чигээр нэгээд Бурханд Иесуст ингээд даатгах чинь гэж юу. Арай л болоог юм шиг санагдаадсан. За ингээд 4 сард нь болсон ахад усан баталгаа баярын мэдээ болоод 4 сарын 24-ний өдөр усан баталгаа зарлагдсан. За тэгэл хүмүүс усан баталгаа гэдсэн. За би тэгэл за ер нь хийлгэе гэл. Тэгэл явдаг байхгүй. Тэгээ усан баталгаа хийлгэх явсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө бид нар ийм юунд хийсэн. Усан баталгааныхаа үйл ажиллагааг Эрдэнэтийн тэр чинь нөгөө техникийн сургууль гэж одоо байгаа. Тэрний усан бассейны ингээд ийм зааланд хийдэг байхгүй. Тэгсэн чинь би авчиад тэнд хөл нүцгэн явж байгаад халтраад хөлөө ингээд нэг артлахын өсгийг тийм ёдоосон юм юунд ингээд шаазанд хаглаа хийсэн. Тэгээд цусгоожод болдгоо. Тэгээд бодож авах цаа би усан баталгаа хийлгэх ер нь бас л болоог юм болио доо. Ингээд дотор ихлэ бодсон. Тэгээд цусаа эвтэйг нь тогтоочоод ингээд дарж жагаад давгаар ороочоо байжсэн чи ганаа ирсэн ээ. Үгүй чи яасан орооч үгүй хөл ингэчлээ штэ. Тэр ямар хамаатай чи аврагж байгаа нь чухал штэ гэж намайг тэгэхгүй. Тэгээ бодсон чи нэрээ миний цус мус алдах нь ямар хамаатай би аврагж байгаа нь чухал штэ нэрээ гэл. Тэгэл шууд юу тэ усан баталгаар баан руу ингээд яваад орсон. Тэгсэн чи нөгөө усан дотор орсон чи нөгөө хөлөөс чи цус ингээл гараал тэ. Тэгээ би чи нөгөө пастор руу очих чинь тэр чи айгу том юу гоож байсан байгаа штэ. Ингээд явсан чи нөгөө зам татуулаад цусан зам татуулаад яваад идсэн. Тэгээ одоо би бодсон. Тэгсэн чи яг миний ард нөгөө дэрмэ пастор давхар усаа батлуулсан байхгүй юу? Тэгээ дэрмэ боцсон. Яана. Би одоо цусан донд бодголтхон дээр гэж яг үнэхээр тийм болсон л доо. Одоо бас найзаас уушлахгүй мараа. Тэгээд за тэгээд яг усанд болохуулаа дээшээ гараад ирэх тэр мөчид надад бол үнэхээр сайхан санагдчихсан. Ягаад гэвэл би аврагтлаа. Би Бурхныг яг одоо энэ цагаас одоо Бурхан надтай хамт байна. Амьдралынхаа туршид би Бурхныг одоо би өөрийнхөө амьдралдаа бий болгоно гэсэн тэр одоо яг шийдвэр маань биелэгдлээ гэсэн тэр тийм итгэл найдвар төрж ирсэн ч надад үнэхээр сайхан байсан. За миний усан баталгаа хийлгсэн түүх бод энэ байдаг. Тэгээ тухайн үед тангараг уншижсэн би яг одоо үнэн гэлээ би санддаг байхгүй. Тэгээ нэг усан баталгааны тангараг дээр хизээ хамгийн сүүл айгүй том өндөр ач холбогдол өгсөн бэ гэхээр сэлэнгэд мишнэр болоод тэгээд тэгсэн чинь нэг бас хэдэн залуучууд баярын мэдээ түгээгээд тэгээд тэдгээр залуучуудыг усаар батлах тэр мөчид би яг тэр тангарагыг уншиж таарахтаа хөх ийм тангарагуудтай биш тэгэхэд анзаарч ирсэн. Тэгээ би эцэг хүү ариун сүнс Бурхны гурвалд итгэдэг гэдэг. Тэгээ би шинэ үний ангид байхдаа хүртэл энийг айгу олон гэдэг хүмүүст ингэ заацсан байсан байхгүй.
Тэгээ одоо би ч гэсэн та бүдээс яг энэ зүйлийг бас юм. Та бүд ч гэсэн энэ яг энэ сургаалын талаар бол айгүй олон сонсцсон байна. Гэхдээ энэ ч би та бүдэд өнөөдөр яг тийм болжиг болоод нэг шинэлэг зүйлийг тий өнөөдөр бидэрт хэрэгцээтэй шинэлэг зүйлийг бас дамжуулахыг хичээе. Тэгэхээр Бурхны буурууд гэхээр ойлгомжтой бид нар эцэг Бурхан, Хүү болох Иесус, Ариун Сүнс бид нар бүгдээрээ энийг гурвууланг нь Бурхан гэдэгт итгэдэг. Тэгээ энэ гурвуулаа оршуугаараа нэгдмэл байгаад бид бүгдийг хүн төрлөختний төлөө авралын үйл ажиллагаанд оролцдог. Тэгээ орчлон ертөнцийг бүтээхэд хүртэл энэ гурав байсан. Төгсгөлд нь хүртэл байна гэдэгт бид нар итгэдэг тийм хүмүүсүүд байгаа. За тэгэхээр надад нэг юм асуулт байгаа. Тэгэхээр та бүдээс бас нэг юм асуулт асууя. Та яг одоо энэ Бурхан эцэг хүү ариун сүнс яг таны төлөө байгаа. Гэхдээ хүн төрлөختөө анх бүтээхдээ дөрвөлөөр байсан гэдэг тал дээр нь хэр боддог вэ? Сонин болцсон уу те? Гэхдээ чи гурвлаар дөрвөлөөр байсан гэдэг нэг та бодоод үзсэн үү? Яг тэр хүн төрлөختөн бүтээгээд Адам дөнгөж бий болоход тэр мөчөд эцэг хүү ариун сүнс хүн бид нар дөрвөлөө байсан. Дөрвөлөөр осчихсон. Яг тэгэхээр Библиэд тодорхой хүнийг бүтээхэд хүн юу гэдэг лээ? Амин амьсгалыг хамраар нь үлээж оруулаа. Тэрийг судлаачид гаргаж ирээ амин амьсгал гэдэг нь бүр сүнс Бурхны сүнсийг өглөө гэж зарим хөрвүүлсэн байдаг шүү дээ. Тэгээд яг энэ дэлхийн ертөнцийг анх бүтээх тэр мөчөд дөрвөн бодгалгажээ. Нэгдмэл, нэг зорилготой, нэг хүсэл мөрөөдөлтөй. Гэтэл харамсалтай гим нүгэл гэдэг зүйлний уруу таталтаас болоод нэг нь яг энэ одоо тий салхаар ингэж болж байгаа. Тэгээ нэг нь салхаар болоход хамгийн харамсмаар үйл явдал тэнд болж байгаа. Тэгэхээр би энийг нэг жишээн дээр та бүдэд авч үзье. Нэг удаа манай аав маань гокод ажиллаж байгаад айгүй ингээд том хэрэг тариад ингээд гокоос ажилласаа халагдсан бохтой. Тэр хооронд манайхаар айгүй олон цагтаа нар ингээд энгийн уцтаа ч юм уу янз янзын зүйлтэй хурж иж ингээд юм байцаалт их явагддаг гэсэн. Тэгээ аав чи нөгөө нэг жил 6 сарын нэг юу тэнсэн авцсан. Тэгээ тэнсэн авсан хүмүүсүүд цагтаа нар ч орхитгүй юм бэл. Байнга ингээд өрсөн эргэж шалгаад янз янзын хувцастаа дүрээр орж ирэл зарим цагтаач биш бүр те ингээд яваад идэг тийм үе юусэн. Тэгээ нэг удаа аав маань нэг айлд ороод би тэрийг аавын хамгийн сайн найзынх бас таньдаг айлах гэж би мэдээгүй хамт ингээд сууж исэн. Тэгсэн чинь аав хойно нэг найзтайгаа юм яриад ингээд сууж исэн чи тэнцээс нэг ах нь босч ирээд тэгж асуухгүй. Энэ хүн яг чиний хэн бэ гэдэг нөгөө надаас аавыг асуудаг байхгүй. Тэгээ би тэр үед нөгөө тэг би яана энэ нөгөө юм гимт хүний энэ хүний те хүүхэд нь гэж дуудуулахаас айгаад энэ миний аав биш ээ гэж шууд аавын нүднэр хэлсэн. Тэгсэн чинь аав тэнд хүмүүстэй ингээд тоглож ирсэн чинь над бүр амар сониарс. Тэгээ би аав энэ харьцааг одоо л би мартдаг байхгүй. Би анх удаа тэгж юм гомдсон, гомдол дүүрэн тэгтээ уучлсан юм шигтэй тийм царай аавын царайнаас тэгж харсан. Тэгээ би одоо тэр царайг бол хэзээ ч мартдаггүй. Миний ингээд энэ зүрх сэтгэлд ингээд хадаатай байдаг. Гэхдээ аав маань хүн маань яагаад ингэж хэлсэн бол доо гэдэг тэр. Ингээд тэрний дараа битээр нэг хамт яг ууланд аавыг нас урахаас нэг яг сарын өмнө битээр нэг ууланд нэг юм яг одоо манай Эрдэнэт байгаа гэрийнхэн модыг бэлтгэж хоёлаа нэг ууланд 10 хонс. 10 хоноод 9 хоног би аавтайгаа юу сайхан олон сайхан зүйлийг яриад ингээд хоёлоо ууланд хоёулах нь толгоо штэ. Тэгж жагаад яг 9 дэх хоногийнх нь маргааш нэг бүх юма бэлдсэн бид ачуулах тийм ажилд очиж сектороор наав надаас очиж. Миний хөө чи яагаад тэр өдөр би чиний те цусан төрлийн бүр чамааг юу яасан эцэгснийхаа чи намайг үүсгэсэн юм бэ гэдэг. Тэгээ би үнэн гэсэн бохоо аваа таны яг энэ байдлаас би ичсэн. Тэгтээ намайг уучлаарай аваа гэдгсэн чинь. Айгу нулимсэн ингээд цэлгнээд надад юу хэлсэнгээр уучлаарай миний хөө яг ийм готомшигтай боломжийг бий болгосон та намайг уучлаарай. Тэгтээ аав нь ахиж те ийм алдаа гарахгүй хичээнэ гэдэг. Тэгээд би тэнцээс бас дотроо юу гэж хэлжсэн гэхээр би ахиж хизээч аавынхаа зүрх сэтгэлд ингээд ийм сэв суулгахгүй. Ийм зүйлийг дотроо бас тохой шийдэжсэн. Гэхдээ харамсалтай нь би олон сургаал номлол дээр бас хэлж байгаа те. Яг аавыг нас бардаг урд өртөө би аавтайгаа ахиж зүрхэнд нь бас сэв суулгасан байдаг хэрэлдэж. Тэгэхээр гим нүгэл гэдэг бол өөрөө ийм амар хор ушигтай. Хамгийн нандин харилцаатай бүр хамгийн нандин бүхнийг
салан оддог. Аваад утчихдаг. Тэгээ одоо 2004 онд аав маань нас орсон гэхэд одоо ингээд та нар цаг хугацаа харж байгаа. Одоо л миний зүрх сэтгэл доторх би аавынхын зүрх сэтгэлд үйлдэлсэн тэр гин нүглийн хор шиг намайг ингээд те чөлөөлж өгөхгүй зовоож авч явчихдаг. Тэгээ биний бурханд итгэсэн шалтгаан тэр би нэг л өдөр бурхантай уулзах юм бол үгүй яах би энийг итгээд идэх мэдхгүй яагаад чи тэгээд бурхан надад боломжийг өгөн дөө. Яагаад бурхан боломжийг зүйл байхгүй. Нэг л өдөр уучлалыг гуйндаа л гэж боддог. Тэгэхээр бурхан анх тэр гурвлаар оршдог байхдаа хүнийг бүтээчээд гэтэл хүн өөрөө яг ийм алдаа гаргасан. Тэгээ бурханд бүр үнэхээр хайр мэс. Яаж тэр хайрын бүр бүхэл бүтэнтэй хамаг одоо өөрийнхөө амь амьдралаас бүх зүйлийг өгсөн тэр бурханаас тэгээ өгсөн тэр бурхан маань тэр хүнийг хайхыг хүсэвдээ. Өхүүлэхийг хүсээгүй. Тэгээ бид нар энийг мэддэг. Энэ бол авралын төлөвлөгөө гэж. Бурхан ингээд хамгийн тэр гэр бүлийнх нь хамгийн том гишүүн нь алдагдчих хат бурхан зүгээр суугаагүй. Ингээд 3-ын 3-уулаа. 3-ын 3 оршихуй. 3-ын 3-уулаа. Хүнийг аврахын төлөө ажиллаж гисэн. Тэгээ бид нар тэгдэг. Яагаад бурханыг 3-уулаар авах чинь яагаад ганц юм бэ гэж дуудаад идэг. Зорилго нь нэг учраас. Бидний төлөө, миний төлөө байгаа учраас. Өнөөдөр таны төлөө тэр 3-ын зорилго байгаа учраас бид нар нэг бурхан юм аа гэж. Ялах арга байхгүй. Эцэг дээр бид нар яваад очиход нэг, хүү дээр яваад очиход нэг, ариун сүнс дээр яваад очиход нэг. Яг л биднийг аврахын төлөө бүх зүйлээ зориулсан 3 оршихуй зогсож байгаа. Ийм учраас бид нар ялгаж чадахгүй учраас Библиэлд юу гэж хэлсэн гэхээр нэг л бурхан гэж хэлсэн. Нэг л бурхан. Бидний төлөө байдаг нэг л бурхан юм. Энэ нэг бурхан юу гэж хүсэж байгаа гэхээр тэ өнөөдөр хүн минь ээ. Охин минь. Нэгдэж. Анх чамааг бүтээхэд, анх биднийг бүтээхэд тэр хайрын оршихуй дотроо буцаад нэгдэж бидэртэйг нэг болооч гэж бидрийг дууддаг. Тэгээд нэг болохын тулд бидэрт бол үнэхээр хэцүү зүйлс их байна. Тэр маань юу гэхээр гим нүгэл гэдэгт асар том одоо ангал, асар том зүйл орж ирсэн. Бид нар гим нүглийг тодорхойлохдоо юу гэж тодорхойлдог гэхээр Бурхны үгэнд захирагдахгүй байхыг бид нар гим нүгэл гэж тодорхойлдог. Бурхны хэлж байгаа зүйлэнд захирагдахгүй байна гэдэг нь өөрөө гим нүгэл юм аа. Ихэнхдээ хүмүүсд гим нүгэл гэхээр тэр нөгөө алдаа дутагдал тэр зүйл дээр анхаарал өгдөг боловч яг үндсэн утгыг бодох юм бол Бурхны хэлсэн зүйлээс л Бурхны хэлж байгаа зүйл дуулууртахгүй хандахгүй байгаа маань өөрөө гим нүглийн мөн чанар байгаа. Тэгээд Бурхан бүр хамгийн бүр энэ 3-ын бүр хамгийн гайхалтай төлөвлөгөө нь бүр юу хийсэн гэхээр за би ингээд бүр Адамд хэллээ. Тэрний дараагийн үр удамтнаас дамжуулж хэллээ. Ингээ яваад байсан чинь ингээд те бүр нэг харсан чи түүх ингээд өрнөж явсаар хагаад одоо бидний мэдэх хүн төрлөختөө он тооллын эхлэл буюу тэр Есүсийн ирэх тэр цаг мөч тэр яваадсэн. Тэгээд Бурхан юу гэж бодсон. Юусе анханаас юу гэж бодсон. За энэ ерөөсөө Бурхан өөрөө хүн болоод хүн дүртэйгээр болоод тэгээд Бурхантай яаж нэгдэж тэр хайрладаг юм бэ гэдгийг заахгүй бол ерөөсө бүтэхгүй юм байна гэдэг л ийм аргалууд тэр анханаас ахуулаад орсон баг. Тэгээ үе төрш хүмүүсүүд Бурханыг илэрхийлэх гэж үзсэн олон иш үзүүлэгч нар гарч ирсэн. Өөрөөсөө зам байдал төрхөөрөө янз янзын байдлаар Бурханыг чадхаараа илэрхийлсэн. Тэгээ бүрэн илэрхийлж чадаагүй. Тийм учраас та нар хараарай. Бурханы гурвлын тухай ойлголт зөвхөн шинэ гэрээнд л те айгу хувцаар тавигдсан байдаг. Израильчууд Бурханы хүүг хизээж хүлээмжшээрээгүй. Юу яриад байгаа юм бэ? Юу Бурханы хүү? Юу Есүс? Энэ Бурханыг доромжилж байна. Мэдээж хуучин гэрээгээ тэд нар хэрвээ сайн унсан бол Бурхан бол бид гэдэг тоон дээр те одоо анх 1:26 дугаар ишлэлээр хүртэл байгаа шүү дээ те хүндрэлт бид энэ дэлхийн ертөнцийг бүтээгээд хүнийг захируулъя гэдэг. Энд дэр бид гэл орцсон байна. Энэ ойлголтод байсан хэрнээ Бурхан хүүг Месаян те бүр хүү болж ирээд хүү болно. Тэр нь бүр хүнээ биетэй байна гэдэг дээр тэд нар
ерөөсө хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд зүгээр мах цустай байна гэдэг дээр бид нар бүр хүн шиг байна гэдэг дээр ерөөсө хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл яагаад хүн шиг болохыг хүссэн юм бэ бурхан? Хүний дүртэй болоод хүний тэр байгаа байдлаар хүний айж амьдралаар амьдраад яаж бурхныг хайрлаж бас тэр бурхны зам мөрөөр бурхны үгэнд дуулууртай байж болдгийг үлгэр жишээг Есүс бидэнд харуулсан ба. Тэгээ харамсалтай нь Израиль Есүсийн 12 дагалдагч нартай ингээл бүгд ингээл дагж байсан ч гэсэн тэр одоо эргэн тойрны хүмүүсүүд тэгээ Есүсийг эдгэгч гэл янз янзаар дууддаг байсан ч гэсэн Библиэлд юусэн нэг хоёрхан тодорхойлтыг л би ерөнхийдөө олж харсан. Тэгээд энэ болохоор Лук номын 23:42 дээр тэр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд орохдоо намайг санаарай гэж хэлсэн гэж. Энэ бол хулгайч хүн байсан, нөгөө загалмаа дээр цовлогдсон байсан хүн. Ясгэр Есүсийг хэн гэдгийг энэ хүн мэдсэн. Богино хугацаанд тэр загалмаа дээр л хоёулаа хадагдаад ингээд үхийнхэн хитгэн мөчийнхэн өмнө байхдаа тэр хүн хин хүнхээр бурхны хүү байна гэдгийг нь бол мэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ чэнэс нэг зүйлийг харахад энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байгаа. Эхнийх нь бол энэ гим нүгэлтэй асуудалтай бэрхшээлтэй хүмүүсүүд бурхны хаанчлалд орох бүрэн эрхтэй. Ягаад тэгэхээр Есүс байгаа учраас. Та Есүс итгэсэн тэр мөчөөс аваад бурхны хаанчлалд орох эрхтэй болж байгаа. Бурхны гурвлын бурхны хүсэж байгаа зүйл нь энэ. Тийм учраас Есүс одоодаа Библиэд би эцгийнхаа хүслийг биелүүлж байна гэж хэлж байгаа. Эцгийн хүсэл юу юм бэ? Таныг аврагдаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Таныг мөнх амьд хүрээсээ, таныг битгий үхээсээ гэж хүсэж байгаа байхгүй. Эцгийн хүсэл энэ. Тийм учраас Есүс олонтоо би эцгийнхаа хүслийг биелүүлж байгаа учраас чиний төлөө байгаамаа. Мөн бас чиний төлөө би туслагчийг илгээ. Энэ ямар агуу хайр болоод ямар агуу нэгүслээ. 3-3 бурхан миний төлөө. Бидний төлөө. Бас нэг нь болохоор Марк номын 15:39 дээр бас энийг би харсан байгаа. Тэр нь болохоор түүний эсрэг талд зогсож байсан 100-ын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад энэ үнэхээр бурхны хүү байжээ гэж. Энэ 100-ын дарга бол яг л зүгээр тэр өдөр л томилогдсон дарга бас. Тэгээд тэр Есүсийг цовдлох үйл ажиллагааг бүгдийг нь нарийн ширийн хамгийн өндөр төвшин зохион байгуулад чадсан бохгүй. Тэгээ эцэст нь ингээд тэр загалмаа тэр цовдлогдох үйл ажиллагаа амжилтаа болоод дуусна. Энэ хүний ач гавья. Гэхдээ энэ хүн хажуунаас нь харахтаа юу гэсэн хэр энэ хүн чинь үнэхээр бурхны хүү байсан ба шүү дээ. Тэр энэ хүний төлөөлөл бол өнөөдөр энэ дэлхий дээр завгүй байгаа. Ажилтаа, төрөлтөө, өөрийнхөө ажлыг хамгийн төгс хийдэг, өөрийнхөө эзэмсэн мэргэжлийг хамгийн сайн хийдэг ийм хүний төлөөлөл. Энэ ийм хүмүүс ч гэсэн бурхныг харж аврагдах боломжтой. Тэр та энэ хоёр төрлийн яг алинд нь байгаа вэ? Тэгэхээр нэг нь бол зугаацсан гэл өөрийнх нь дураараа амьдраад таашаалаараа яваад нүгэлтэн гэж дуудагдсан байгаа. Нөгөөх нь бол яг л ажил төрлөө хийгээд энэ нийгэмд завгүй явж байгаа хүн. Энэ хүн хоёулаа Есүсийг бурхан гэж хүлээн зөвшөөрөөд эцэг хүү ариун сүнсний тэр хүнийг аврах үйл ажиллагаанд нэгдсэн байна. Итгэж байгаа. Би итгэж байна. Намайг аврах гэж байгаа эцэг бурхны хүсэлд. Миний төлөө өөрийгөө золиосон Есүст миний дотор ажиллаж байгаа намайг ятгаж байгаа ариун сүнсэнд би итгэж байна гэж. Тэ би найсаа. Таныг аврахыг хүсэж байгаа эцэг бурхны хүсэл. Таны төлөө өөрийгөө зориулж бурхныг яаж хайрлах вэ гэдгийг заасан Есүс энэ зам мөр. Яг одоо таны дотор ажиллаж байгаа ариун сүнсэнд таныг аварна гэдэгт та итгэж байна. Библиэлд олон удаа бас хэлсэн байдаг. Иохан номын 11:1 дээр тэр өөрөөхөн дээр хэлсэн мэт түүнийг хүмүүс стооцлоо гэж. Тэгээ бурхны гайхалтай зүйл нь Есүс Христээр дамжуулж аврагдана гэсэн тэгээ бурхны гайхалтай хүсэл байгаа даа. Тэгээ Есүс Христээр дамжуулж Есүс Христийн тэр заасан зам мөрөөр итгэсэн хүмүүсүүд ариун сүнсний ятгалгаар тэр Есүс Христийн үгэнд дуулууртаа бурхны үгэнд дуулууртаа хандна гэсэн тийм ойлголт явж байгаа. Тэгэхээр 1-р Коринт 2:8 дугаар эшлэлээр юм байна. Үүнийг энэ үеийн загшлаад хэн ч мэдсэнгүй харин тэд мэдсэн байсан бол эзнийг цовдлохгүй байсан юм а гэж. Тэгэхээр энэ бол айгүй айхтар
иршлэнийг байгаа. Тэгэхээр та юунд итгэж байгаа, хинд итгэж байгаа гэдгээ би таныг мэдээсэй гэж хэлээд хүсэж байгаа. Эхний нэг зарчим. Хүмүүс ихэнхдээ Бурхныг бүрэн ойлгохгүй байгаа. Мэдэхгүй байгаа. Мэдэхгүй гэдэг нь юу вэ? Өөрийнхөө тунгааж бодоод. Би түр хэлсэн. Би гэрээсээ гараад ингээд алхахтаа би сүмрөө очив. Энэ миний мөргөл байсан юм биш үү гэж. Яг үнэндээ теологи судлаад тахаар теологиор тэгдэг шүү. Хүний хийж байгаа, үйлдэж байгаа хэрэг хүн тухайн хүн Бурхныг бодож эхлэх тэр мөчөд дотор нь мөргөл явж идэг гэж эцсийн дүгнэлт нь гардаг байхгүй. Тэгээ тэр бодсон бодол нь ариун сүнсний нөлөөгөөр хүчтэй нөлөөлөөд тий ятгалгад хүрээд тэр шийдвэрийг та дагаад ирж ивэл таныг зөвхт нэгэ гэж Библиэлд дуудаж байгаа. Тэгэхээр Бурхныг би таныг эхлээд Бурхнаа бүрэн таньж ойлгож эцэг Бурхны хүслийг Иесусийн үлдэж байгаа танд зааж байгаа загсан тэр сургаалуудыг мөн ариун сүнсний таны дотор те ятгаж байгаа тэр ятгалгыг та эхлээд бүрэн таньж ойлгоосоо гэж үнэхээр хүсэж байна. Өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө зүв сэтгэлийг, өөрийнхөө хүсэл бодлыг та зориулаасаа гэж хүсэж байгаа. Яагаад гэдэг асуултууд бидний дунд зөндөө байна. Яагаад? Би яагаад заавалчгүй мэдээд бүрэн дүн таньж мэдээд ийх ёстой юм бэ? Тэгэхээр одоо яг энэ яг өнөөдрийн баг те гол ишлэл нь бол энэ. Иохан номын 1:12 дээр гэсэн байна. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн гэж байна. Энэ л анхнаасаа байсан бидний хувь заяа. Анх таныг бүтээхэд бид нар дөрвөлөөр байсан Бурхантай хамт. Би Бурхны гэр бүл байсан бид нар. Гэм нүглээс олж бид салсан. Бид анхандаа Бурхны хүүхэд байсан бид хүн төрлөختөн. Гэтэл яг энэ Иохан энэ дээр юу гэж хэлсэн гэхээр Есүсийн нэрэнд итгээд ариун сүнсний ятгалганд автаад зүр сэтгэлдээ шийдвэр гаргаад та итгэх юм бол анх байсан тэр эрхийг бидэрт буцааж өгч байгаа байхгүй. Бурхны хүүхэд болох. Бурхны хүүхэд гэдэг чинь юу вэ? Бурхны хүүхэд гэдэг бол мөнх аим. Алдар, нэгүсэл, уучлал тэр бүх зүйл орж байгаа. Тэгэхээр би таныг уриалъя. Та Бурхны хүүхэд яг одоо энэ цаг мөчгсөн ариун сүнс таны дотор ятгах байгаа бол таныг Бурхан яг энэ гурвал буцаад Бурхны хүүхэд тий Бурхны хүүхэд дүрээрээ буцаад ирээч. Буцаад Бурхны хүүхэд болохоор ирээч гэж дуудаж байгаа. Хэрвээ та энэ дотор таны дотор ятгалаг тий хүчтэйгээр хэрвээ нөлөөлж байгаа бол та дотроо би бэлээ гэж Бурханд тий өөрийгөө тий зоригжуулж хэлээрэй. Би бэлэн байна. Би яг одоо энэ цаг мөчид би таны хүүхэд болоход бэлэн байна. Тийм учраас шаардлагатай бүхнийг надад өгөөч гэж Бурханаас гуугаач гэж би танд уриалмаар байна. За тэгэхээр одоо дүгнэлт хэсэглүүг оръё. Германы үнэхээр Есүс Христ яах гэж ирсэн юм бэ энэ дэлхий дээр? Тэгээ Иохан номын 11:7 дээр бол хүн бол өөрөө бол Бурхны тэр гүн гүнзгий зүйлийг олж мэдэж чадахгүй гэдэг зүйлийг тодорхой Иов бол хэлсэн байна. Тэгэхээр Есүсийн зорилго юу байсан бэ гэхээр анхнаасаа Бурхан бидэнд өгсөн тэр зорилгыг л ерөөсө хэрэгжүүлэх гэсэн. Тэр зорилго нь Дэд хууль номын 6-гийн 5 дээр гардаг. Энийг Мойсе бас тунхаглан хэлсэн байдаг. Гэтэл Дэд хууль номын 6-гийн 5 дээр хэлсэн зүйлийг Есүс Матай 22-ийн 37 дээр бас давтаж тунхаглаж хэлдэг байхгүй юу? Юу гэж хэлдэг гэхээр чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Хэнийг? Бурхан эзнээ. Яг эцэстээ ингэ бодоодсэн гэм нүгэл биднийг хайраас салгасан байгаа байхгүй. Бурхны тэр гэр бүлийн хайраас салгасан. Бурхны тэр гэр бүлийн хайраас биднийг салгажээ. Тийм учраас Есүс бидэрт Бурхныг яаж хайрлахыг зааж. Тэгээ бид нар яг үнэндээ бол Бурхныг яг одоо таньс бүх зүрхээрээ бүх сэтгэлээрээ бүх хүч чадлаараа
таныг хайрлаач гэж хүсэж байна. Бүх зүрхээр хайрлаасаа гэж хүсдэг нь эцэг бурхан. Бүх сэтгэлээ зориулаасаа гэж хүсээд Есүс тэр яаж сэтгэлээрээ зориулдаг гэдгийг үйлдэлээр харуулсан. Тэгээ даган дуурай гэж хэлсэн. Харин бүх хүч чадлаараа хайрлах гэдгийг ариун сүнс таны дотроос бүх хүч чадлаа шавхан ажиллаач гэж хүсэж байгаа. Ахад хэлье. Эцэг бурхан танаас бүх зүрхээр хайрлаач гэж хүсэж байна. Есүс Христ чи бүх зүрх сэтгэлээ яг би бүх зүрх сэтгэлээ те бурхан зориулж исэн шиг яг миний дагуу ингэж үйлдэж миний хэлсэн үгийн дагуу байгаа ч гэж хүсэж байгаа. Харин ариун сүнс таны хүч чадлыг чинь бүх зүрхээ зориулах чинь нөлөөж яг одоо ч гэсэн өнгөрсөнд ирээдүйд ч гэсэн ятгасаар байх бол. Тэр хүнээс эндээс юу гарах вэ? Бурхан минь би билээ. Би яг одоо бил. Би яг одоо бэлэн байна. Тэгэхээр эцэг хүү ариун сүнс энэ гурвал тантай нэгдэхийг хүсэж байна, таныг аврахыг хүсэж байна. Тэгээ би таныг ятгамаар байна. Хэрвээ та яг ариун сүнсэнд би билээ. Би бурхны авралт билээ. Энэ гурван миний төлөө ажиллаж намайг өнөөдөр яг энэ цаг мөчид ч гэсэн ахин аврахыг, ахин бас босгохыг хүссэн байна гэж та итгэж байгаа бол амен гэж хэлэхгүй. Ариун сүнс таны дотор яг одоо тэ ажиллаа хийгээд надтай хамт байна гэж байгаа бол та яг чин сэтгэлээс хэлээрэй. Битгий энэ дээр өөрийгөө хуураарай. Яг чин сэтгэлээс үнэхээр нэрээ тийм ээ. Би яг одоо ариун сүнсний дуу хоолойнд заа гэж хэлж байгаа гэж байгаа бол та чин сэтгэлээсээ амен гэж хэлээрэй. Амен. Ариун сүнсний дуу хоолойг сонсооч. Тэгэд яг одоо энэ цаг мөчид би таныг залбирал дүрэйл. Нүгдэр ариун сүнсийг дуудъя. Яг тэр ариун сүнс яг миний оюун ухаанд яг одоо ажиллаж Есүсийн хэлсэн сургаалыг бид нар сануулна. Энэ Библийн ишлэл байдаг. Матай 15 дээр. Миний хэлсэн бүгдийг тэд нар сануулна гэж. Иохан 14:26 дээр байдаг. Эцгээс минь илгээсэн ариун сүнс надад Есүсийн хэлснийг сануулах болно гэж. Тэгэхээр яг одоо хэдүүлээ залбирна. Ариун сүнс минь ээ. Ариун сүнсийг дуудаж Есүсийг яг одоо надад бидэрт хэлж байгаа тэр үгийг сануулж өгөөч. Намайг дахин тэр үгээр цэнэглэж босгож өгөөч гэж залбирах бол. Бүгдээрээ залбирцгаая. Тэнгэр зорчигч эзэн минь таны нэрийг аврагч, нэгүсэгч, хайрлагч бурхан гэж дууддаг. Гэхдээ энэ цаг мөчид эзэн минь бид таны нэрийг сануулагч гэж дуудмаар байна. Ариун сүнсээ та сонсооч. Яг энэ цаг мөчид энд байгаа хүн нэг бүрийн дотор та Есүс Христийн надад өгсөн, бидэнд өгсөн тэр үгийг та сануулж өгөөч эзэн. Есүс Христ яаж Бурхныг бид нар илчилсэн шиг тэр илчилтийг хүлээн авч таны тэр бүх амлалтанд бүрэн итгэх тэр итгэлийг та сэргээж Бурхны үгийг та сануулж өгөөч. Тийм учраас эзэн намайг аврахыг хүсэж байгаа эцэг бурхан танд би итгэж байна. Миний төлөө өөрийгөө зориулж Бурхныг яаж хайрлах ёстой, бусдыг яаж хайрлах ёстойг заасан Есүс Христийн үгэнд үйлсэд би итгэж байна. Мөн энэ зүйлийн төлөө чи өөрийгөө зориулаач гэсэн ариун сүнсний ятгадганд би итгэж байна. Тэнгэр тошгч эзэн биднийг аварсан, бидний дотор байдаг ариун агуу бурхан минь. Та ариун сүнсээ, та туслагчаа яг энэ цаг мөчид бидний дунд, бидний дотор илгээж өгөөч эзэн. Таны үгийг тодоос тод санахад минь та туслаарай. Тийм эзэн. Би эцэг хөө ариун сүнс танд миний төлөө гэсэн тэр үйлсэд би итгэж байна. Тийм учраас таны аврал нэгүсэлд талархъя эзэн.
Есүсийн эрхэм нэрээр залбирлаа. Амен.